Ямар сайхан уулсан төрөө вэ? Ийм сайхан эх орон төрсөндөө одоо баярлаж азтай л гэж боддоо шүү дээ. Саст цагаан уулыг эцэг нэнхэн төрлөө би. Та ер нь их сайхан эмэгтэй гэдэг мэдэрдэг үгүй юу? Энд чинь л би юм байна гэдэг. Тэгэлж. Сони юм аа. Эмэгтэй хүний дотроос ингээд барилдахыг яарна гэдэг мэдрэмж төрхийг Одоо ер нь тэр бэхүүднийг санахгүй байсан шүү. Барилгаар бол шавын тавьж өгсөн бол миний аав. Намайг анх спортын зал руу хөтлөөд орж байсан тэр өдөр миний охин чадна гэж хэлээд ухаан дээр мөнсөж үлээ. Ийшээ л алгацгаад алтан медаль миний өөрт. Тэгэхээр зориггүй тамиртай байж бол болохгүй нэ, тийм ээ. Тэр юу болохгүй байгаа гэдгийг л онцлол чухал юм билээ л те. Тантай ярихад бол боломжийн сэдв санагдаад явчлаа л да. Төрийнхөө талбайг ингээд чэйжэндээ шивүүлчээд тэнд очиод шал арчаад байна гэдэг нь бас. Яагаад гэвэл яг ижлэх юм боддог байна. За тэгээ яри. Дөрзрөнгийн сумья дэлхийн авраг болж байна. Монголын жудоочдын 4 дахь дэлхийн авраг боллоо. энийг нэг төрөөнийх шиг гоё яриад өгчдөхөө. Юусаа гараал юу юуг. Мэргэн санаа гаргасан бэ гэхээр Сайн тооцоход бол таны тооцоо бол ер нь баг зөрдөггүй юу? зүрхгүй. Яг л эзэн нь юм авж байгаа юм шиг тэр алтан медалийг авдаг байхгүй юу? Тэр 1-2 секунд тэр дойлын дотор л эндээ сэтгэж штэ. олон жудогийн барилдааныг эргүүлж үзмээр санагдчих шаа. Тооцоо нь юу вэ? Уралдсан. Амар юм тий. Тэгээд би өөрийгөө олж авсан. Тэгээ бүхэл сайхныг зохицлон төржтэй. Монгол тулгтны 100 эрх